За өдрийн мэнд. За өнөөдөр гадаас хүүтэрч энэ ер нь тэгээд хүүтэн сэрүүнд ер нь ямар утга аялал аав одоо эд шууш бэлтгэд хөдөө гадаа явахд ер нь шилдэг юм бэ? Тэр талаараа бас ярилцъя, санал бодлоо солилцъё. Би бол энэ Лион стилийн B41 загварыг ер нь байнга авч явдаг хөдөө гадаа аялахад аял зугаалгын үед ер нь хамгийн тохиромжтой гэж би боддог. Миний өөрийн үр өвчнөд явдаг юм утга байна. Энэ утга болохоор B41 гэдэг маань Bushcraft загварын тийм аяллаан аав юм амьд үсээ аял зориулсан юм утга. Тэгэхээр энэ утга маань нийт урт нэг 22 см урттай, эртний урт бол 11, ишний урт бас нэг 11 орчим юм баланстай юм гоё утга байна. Тэгээ энэ дээр би одоо утга өөрийн утгаа бусдаас ялгах гэдэг юм гоё дуртай логогоо лазертдсан байгаа. Ялгаад. Тэгэхээр бас манай дээр юм гоё лазерт гүйцэлгээ байдаг шүү. Утгаа ялгаад өөртөөхөө нэр лого дуртай зүйлээ хийж бас болноо. За утганы хувьд болохоор ийм слипнер гантай, ирсэн хадгалан бат бөх чанар сайтай, зэврэлт төсвөртэй, ийм фул тан хийцтэй. Одоо ийм үргэлж ишрүүгээ юм үргэлж гэсэн. Тэгэхээр ийм гоё олив модын иштэй ийм утга байна. Олив мод маань өөрөө ер нь бол ус тоснд нэлээд төсвөртэй хамгийн сайн одоо ийм утга байна. За хойно ийм род гал очлоороо гал хасаагчтай. Энэ дээр одоо зураад гал хасаачч болноос. Ер нь бол Bushcraft загвар юм утга л та. Аялалаан ав. Ойр зур аялахад бол хамгийн ойрхон эвтэйхэн. Бас нэг том утга бас их түүртэд ядаргаатай байдаг. Хитрхи том утга. Жижиг утга бас жижигдээд байдаг. Тэгэхээр энэ бол яг л гарт эвтэйхэн. Урт богинороо яг л таарна. Тэгэхээр ийм сайхан утга байна. За утганаас гадна одоо энэ хүүтний үйлрэлт ер нь утга авч явахад ер нь ямар утгыг одоо яаж авч явал зүгээр юм бэ гэдэг тэр ярилцсан. Яагаад би энэ загвар яриад байна гэхээр ингээд ширүүн хувьтай. Ширүүн хувь болохоор хүүтэнд хамгийн төсвөртэй гэж би бол одоо өөрийнхөө дүгнээд байгаа. Тэгээ ширүүний талаар таад санал бодлоо солилцоорой. Нилонон хувь байдаг, Kydex хувь байдаг. Эдгээр нь ямар ялгаатай яадаг юм бэ? За нилон бол мэдээж ширүүн хувь бодвол одоо бат бөх чанар болсон. Сул тийм материал. Kydex байна. Kydex хувь манайхан бас их ашигладаг. Kydex хувь мэдээж давуу болон сул талтай. Манай нөхцөлд бол одоо хүүтэнд хас 20-с дээшээ ер нь 30 градус руу төхөөл 40 рүү ч хүрэх тохиол байна. Тэгэхээр тийм нөхцөлд хөдөө гадаа авч явахад Kydex хувь бол за ер нь 30-аас дээшээ хас 30-аас дээшээ градусд бол хөлтөнд. Тэгэхээр хөлтгөлөөр энэ утганы хувь маань бас одоо утган дээр санамсаргүй одоо утгаж ингээл барайл нандинал явахгүй даралт үүснэ. Мушгин янз бүрийн үйлдэлүүд ирэн дарна. Тэгэл машины багаж руу тэрчгээр шидэд орхицсан ч тохиолдол зөндөл байдаг. Тэгэл морин дээр ч юм аваа явахад Kydex хувь бол 30-аас дээш градусд бас хөлдөж хагарч сурах магадлал ихтэй. Тэгэхээр ер нь одоо хуйтай хотго байж байгаад хөөгөө болчихлоор энийг ч одоо яаж тэр хөдөөхээр авч явж үлдэх үү гэдэг аюу хэцүү болно л та. Тэгэхээр та ер нь хуйтай хотготой явсан дээрөө хөөгөө байсан дээрөө гэж бодглохлоор ширүүн хууль хамгийн найдвартай болоод байгаа. Миний бодлоор тэгэхээр ширүүн хөвг утгандаа тааруулаад хийлгээд авцсан ч болно. Манайхан ч бас гоё ширүүн хөвг хийдэг болцсон байх лээ. Тэгэхээр хөндлөн хөвтэй босоож хийлгээр нь өөрсдийнхөө бүсэнд юм уу, үр хүчний мөрөнд ч юм уу тааруулаад ширүүн хөвг бол бас соёлж болно. Тэгэхээр ширүүн хөвг бол би илүү давуу гэж зөвлөх байна. Миний хувьд бол тэгээд ч бас классик илүү гоё харагддаг. Хөдөө гадаа явахад мэдээж ашиглаж хэрэглэж байгаа юм бол хэлэгдэлд орно. Тэглээч гэсэн нэг утас моц сэмрэл нэг юм хөл боллоо гэхэд бол цаашаа ашиглаа л юм. За бас нэг найзаас нэг юм асуулт ирж исэн. Одоо би нэг ан авд явсан юм уу да. Тэгэл ан ав аялд явж байгаа л утга ашиглаж байгаа л ирээл хувьд нь хийгээл
нэг хагас жил болсны дараа ч илүү юу яасан. Хутга гаргаад үтсэн чи хутга харлаад зэвэрсэн байсан гэдсэн. Тэгэхээр хутган дээр юусэн анхаарах юм юу гэхээр хутгийг одоо махшуул бэлдээд ан авд ч юм ашигласан бол заавал одоо энэ ашиглаж байгаа учраас ир бол баг зэрэг мохно. Тэгэхээр түргийн ирлэгчээр юм уу билүүгээр ирлээд угааж цэвэрлээд арчаад хатаагаад хуурай гарна хойндоо юм шүү. Тэгэхээр манайхан бол тэр зүгээр шууд ашиглаад нэг яруу санд руу махшуул ивдэл идэл цус тостой юм хойроо чихчдэг. Тэгээд тэр нэг хагас жилийн дараа ч юм 3 сарын дараа харахлаар тэр чигээрээ тэр цус тосондоо эдэгдээд хүчил хөтөндөө эдэгдээд өөрчлөлт орцсон байдаг. Тэгэхээр хэдий сайн гамтаа хутгач гисэн зэвэрлэлтэй сүртэй ч гэсэн мэдээж бас өөрчлөлт орно шүү. Тэрийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр бас хутган дээр анхаарах зүйл бол хутгийг маш сайхан цэвэрхэн ашиглах нэ. Хувиг болохоор одоо нойтон чигээр нь хийчих юм бол тэгээд ер нь цус тостой чигээрэл тэр чигээр нь хадгалж ийн гэсэн. Тэгэхээр хувиг ч гэсэн хуурай гарна. Одоо хутгаа угаа цэвэрлээд арчсан бол хувийн хуурай хойнд хийх хэрэгтэй. Тэрнээс нойтон одоо гол усанд унгацсан ч юм уу тэгэл норгоцсон хувиг бол тэр чигээр нь ашиглаад тэр чигээр нь орхичих юм бол хутга бол тэгэл бас тэрэндээ идэгдээл нойтон чигээрэл тэр чинээгээрэл илэгдэнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр тэрийг бас тооцоорой. Нэг бол тэр болон хүмүүс нэг анхаардгүй юм шиг болж хотхонд бас их нөлөө өгдөг шүү. Тэгэхээр иймэрхүү мэдээлэл өгөх гэсэн юм аа. Өөр санаа бодол солилцох зүйлээр санал солилцоорой. За анхаарал тавьсан явдал баярлалаа.